Улан-Удэ собирает. Улаан-Удэ хот хүчтэй багуудыг нэгтгэлээ. Футзалын цом олон улсын түвшинд гарна гин. Энэ жил тэмцээнд 20 дээш баг оролцоно гэж зохион байгуулагчид хүлээж байна. Эрхэм мууж өөр байгалийн хязгаараас гадна Тюмень, Новосибирск, Абакан, Кызыл, Кемерово хотоос ирэх бөгөөд Хятад, Монгол, Узбекистанаас ч зочин багуудыг хүлээж байна. Монголии, Узбекистана. Много участников. Улаан-Удээс оролцох багийн тоо нэмэгдэж, ойролцоогоор 6 баг бүртгүүлсэн. Урд нь манайхаас ихэвчлэн 2-3 баг л оролцдог байсан. Энэ нь орон нутгийн багуудын түвшин, ур чадвар өсөн нэмэгдэж байгааг харуулж байна. Мастерство растет. Багуудын суглаа 7 хоногийн дараа явагдана. Уламжлал ёсоор тоглолтууд ЦСКА болон ФСК гэсэн хоёр танхимд болно. Үзэгчдийг эхлээд хэсгийн шат, дараа нь плей-офф хасагдах тоглолтууд хүлээж байна. Жил бүр тэмцээнийг Оросын холбооны улсын хөл өмгийн холбоо болон Оросын футзалын суперлигийн шүүгчид шүүн явуулдаг. Тэмцээний бэлтгэл зохион байгуулалтыг Улаан-Удахтын захиргааны захирамжаар батлагдсан зохион байгуулах хороо хариуцсан. Ерөнхий шүүгчээр Алексей Поздоровкин ажиллана. Энэ жил нэгэн шинжилэлт бий. Цомын тоглолтуудын 4-1-ийг финалаас эхлэн үзэхэд зөвхөн тасалбараар нэвтрэх боломжтой. Тасалбарын мөн 250-аас 300 рубль. Тасалбарыг хотын афиша сайтаар болон ФСК, ЦСКА-гийн кассаар 1-р сарын 4-өөс худалдан авч болох юм байна. Руслан Хороших, Даржи Чайдопов. Новости дня. Ёлка желаний. Хүслийн гацуур нь шинэ жилийн босгон дээр хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхэд ахмад наснуудын мөрөөдлийг биелүүлдэг бүх Оросын сайн үлсийн аян юм. Энэ жил Брэдийн оршин суугчдаас 800 орчим хүсэлт иржээ. Одоогоор 80 орчим хүсэл бүгд найрамдах улсын тэргүүний дэрэгдэх манай гацуур дээр байна. Мөн зарим хүсэл одоогоор шалгалтын шатанд, харин заримыг нь холбооны түвшний гацуурч шилжүүлсэн. Энэ гацуур дээр байгаа хүслийг ямар шалгуураар тодруулсан бэ? Яг тийм ийм гэсэн шалгуур байгаагүй. Төрүүлж бүртгүүлсэн хүүхдүүд л байгаа. Ийм л шалгуур гэх үү. Зарим хүслийг Брэдийн удирдлагын түвшний хүмүүс өөрсдөө биелүүлэхээр болсон байна. Шинэ жил бол хүүхэд насны баяр. Бид бүгд хүүхэд байхдаа бэлэг өвлөө өгнийг хүлээдэг байсан. Насан туршийн хойноч хүмүүр гайхамшиг баярыг хүлээсээр байдаг. Зарим хүүхдийн амьдрал жаахан ч гэсэн илүү гайхамшиг, илүү их баяр нэмэгдэж чадвал маш сайхан хэрэг юм. Тиймээс бүгдээрээ өвлөө өгөн болцгоё. Энд цугларсан хүмүүр гацуураас нэг хүслийг сонгон авч шинэ жилийн шидтэн болох баяр дүүргийг өөртөө хүлээлээ. Манай хүүхдүүд эдгээр бэлгийг заавал авна. Ингэснээр бид тэдний хүслийг биелүүлж зөвхөн баяр баясгал бус амьдралынх нь бэрх мөчүүдийг даван туулахад туслах хүүхдийн гинэн өдрөг итгэлийг нь бэлгэлнэ. Эдгээр товчхон тэмдэглэлтэй хүслүүд нь зүгээр нэг бэлгийн жагсаалт биш. Харин хүн бүрийн бэлгэлж чадах гайхамшигт чин сэтгэлийн итгэл юм а. Валентина Цыбикова, Даниил Щербаков. Новости дня. Хөнгөн атлетикч Дмитрий Басечникийн хувьд улиран өнгөрч байгаа жил спорт зомлолынх нь хамгийн амжилттай үе байлаа. Эрхүү хотын тамирчин нэр хүндтэй хэдэн тэмцээнд дараалан төрүүлсэн. Энэ зун тэрээр уламжлалт олон улсын спортын хатан хаан тэмцээнд тэргүүн байр эзэлжээ. Мөн улсын аварга цомын тэмцээнд ялалт байгуулсан байна. Эдгээр амжилтыг мужийн спортын яам үнэлж өнөөдөр Дмитрий Басечникийг олимпийн спортын төрлөөр бүс нутгийн 2025 оны шилдэг тамирчнаар тодрууллаа. Үндэ бол их гайхсан. Ийм шалгаруулалт болно гэж огт бодоогүй. Уц дуурайд чи алсан шүү. Шагналаа гардан авна уу гэж хэлсэн юм. Тэгээд л бүүн баяр болсон. Гинтийн бөгөөд маш таатай шагнал байлаа. Харин Екатерина Потапова залуучуудын ордны танхимд суусан үзэгчид гоёрчудаа давтан алга ташив. Тэрнийг сэтгэлийн тэнхээтэй ангиллын шилдэг тамирчнаар шалгаруулсан бөгөөд Паралимпик хөнгөн атлетикийн дэлхийн аваргын хүрэл медальт тамирчинд олон улсын зэрэглэлийн спортын мастрын тэмдгийг гардуулжээ. Олимпийн бус спортын төрөлд шилдгээр Араман Лукашевич тодорлоо. Тэрээр энэ жил житсүгийн дэлхийн аварга болсон. Цаашдын зорилго нь босго өндөрт холимог тулааны хамгийн нэр хүндтэй олон улсын холбоо болох UFC-д оролцохыг хүсэж байгааг нь. Одоогоор тамирчин бэлтгэлийн цугларалтад байгаа бол шагналын дасгалжуулагч нь гардан авчээ. Роман Ивановичийн хувьд одоо л жинхэнэ мандалтын үе эхэлж байна. Спорт замлынх нь оргил үед өгөж байна. Тодорхой зорилтууд бий. Ялангуяа жиу-житсугийн төрөлд дээд амжилтад хүрч Орос улбаны улсын авиа тамирчин болохыг зорж байна.
Мөн дэшүүрийн спортын холбоог онцлон шагналаа. Байкал мөсөн ордон ашиглалтад орсноор Сибирийн цахилгаануудын амжилт эрс нэмэгдэж тамирчид нь одоо холбооны тойрогт тэргүүлэгч болжээ. Түүнчлэн эрхүү хот жилбэр улсын хэмжээний тэмцээнүүдийг хүлээн авдаг. Но еще знаете, что радует? Нэмж хэлэхэд бидэнд баярлуулах зүйл олон байна. Өмнө нь мужийн хэд хэдэн тэмцээн зохион байгуулж байсан бол одоо манай нутагт бүх Оросын байгалийн мөс тэмцээн болдог. Тэмцээнд 200-аас 300 тамирчин оролцож байна. Манай мужид тэшүүрийн спорт ихэн тесрэлт хийж байгаа. Тэшүүр дээрээ дөнгөж суралцаж эхэлсэн балчир хүүхдүүд олноороо гарч иж байгааг харах үнэхээр сайхан. Энэ өдөр тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоод багуудыг шагнахаас гадна эрхүү мужид спортыг идэвхтэй хөгжүүлж байгаа сэтгүүлчид, гэрэл зурагчид, орон нутгийн захиргааны төлөөлөгчид ч мөн шагнал гардуулжээ. Нам на самом деле есть чем гордиться. Бид үнэхээр бахарах зүйл ихтэй байна. Бахархаж бардамнах бүрэн үндэстэй. Учир нь манай тамирчид жилээс жилд ямар ч нөхцөл байдлыг үл хамааран өндөр амжилт үзүүлсээр байна. Юунаас ч үл хамааран шүү. Ни от каких обстоятельств, независимо ни от чего. Жастина и Жискар Жастина Жискар хоёр бол Герман овчорк үйлдвэрийн үлгэнүүд. Тэд дөнгөж 8 сартай. Энэ хоёрыг саяхан Пермийн хязгаардах салбарын харьяа үржүүлгийн газраас авчирчээ. Одоогоор нөхдийг карантинд байлгаж байна. Өдөрт 5 удаагийн тусгай хооллолт бий. Шинэ мах, хүнсний ногоо, хүүхдийн будаа, мөн их хэмжээний кальц гэсэн жор бүхий өдрийн 5 удаагийн тусгай зогтой. Ингэснээр бүлгэнүүд хурдан бойжох ёстой. Цаашид тэднийг ерөнхий сургалтын курс хүлээж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар зөв арга барилаар хандвал эдгээр овчарк нохоонууд албанд маш сайн туслагчид болно. Если проникнуться профессией, Мэргэжлээ чин сэтгэлээсээ ойлгож, гүнзгий судалж, нохоотой нөхөрлж чадвал маш хурдан ойлголцол төрдөг. Хамгийн гол нь нохоо юу өсч байгааг, мөн чи түүнээс юу өсч байгаагаа ойлгуулах хэрэгтэй. Тэгээд л жинхэнэ холбоо үүснэ. первым делом Эхний ээлжинд 4 хөлт ажилтнууд хамгийн энгийн тушаалууд болох хифт, суу, хажууд зэрэг тушаалыг сурна. Энэний дараа Жастина Жискар хоёр мэргэжилтэд тохирох эсхийг тодруулах анхны шалгалтаа өгч цаашлаад тусгай сургалтын курст хамрагдах юм. специальный курс дрессировки. специальный курс дрессировки. Тусгай сургалтын хүрээнд тээврийн эрхлэлт нуугдсан үнийг илрүүлэх, оргон зүгтжүү этгээдийг барих, мөн хүнийг болон эд зүйлийг ялган таних сургалтууд ордог. Человека выборка вещи. Щенки очень Бүлгэнүүд тун идэвхтэй, сониуч зантай. Яг ийм чанарууд л албанд ажиллах нохдын хувьд хамгийн ихээр үнэлэгддэг. Удахгүй тэд сезоныг бүрэн эрхэд ажилтнууд болж тэтгэврт гарахаар зэхэж байгаа Ахмад нохтыг орлох юм. активно уйти на пенсию. До Нового года остаются считанные. Шинэ он гарахад хэдхэн хоног үлдлээ. Ирэх жил улаан морь жил тохиож байна. Энэ нь хөдөлгөөн эрх чөлөө эрч хүчийг бэлэгддэг. Тиймээс шинэ жилийн ширээ хөнгөн эв зохистой нэгт төлөвлөгдсөн байх нь зүйтэй. Улаан алтлаг өнгөн ирэх хонд аз хиймрийг татах нэгэн бэлэгдэл тул хоол ширээний засал чимэглэлд ашиглаж олно. И праздничного стола. Если хрусталь, значит Болор хэрэглэхээр бол тэр чигээр нь болор болгох хэрэгтэй. Хэрв шил бол шил. Амьд эсвэл хиймэл мөчээр ашиглан гоёмсог зохиомж хийж болно. Заавал ла тавих хэрэгтэй. Ла баярын уур амьсгалыг бүрдүүлдэг. дает торжество. Стол украшен теперь. Ширээгээ чимлээ. Одоо зоог бэлтгэх цаг. Зоогийн газрын брэнд тогооч Николай Атласов якутчуудад болон зочдыг ясбахтай хөнгөн хоол сонгохыг зөвлөж байна. Энд загас, шууны мах, үхрийн мах багтана. Түүнчлэн адууны махч шинэ жилийн ширээнд зохистой байр суурь эзэлж байна. На новогоднем столе. Баг адууны мах хэрэглэх нь зүйтэй. Бусад ард түмний хувьд адууны мах нь хүнсний суур бүтээгдэхүүн байдаг. Харин манайд баяр ёслол гэхээр цусан хям, хавирга гээд уламжлалт хоол санаанд ордог. Гэхдээ адууны махыг ч бас хэрэглэж болно гэж бодож байна. Поэтому я думаю, что можно. Как же без салатов? Мэдээж салат тавилгүй яах вэ? Энэ жил шеф тогооч нар сонгодог оливье буюу нийслэл салатаас баг зэрэг хөндөрхийг санал болгож байна. Хямны оронд дахианы чансанд цээж мах, төмөс, луванг, чанах бус шарж болгоул зүгээр гин. Майонез ба цэцгийг тэнцүү хэмжээгээр хийж амтлагчаач хөнгөлж олно. Хитрости. Селедку под шубой я Селедка под шубой хийхдээ давхаргуудын хооронд ногоон алим үрж ихийг зөвлөө. Энэ нь эсгэлэн амт шаржигнсан мэдрэмж өгнө. Майонезны оронд цэцгийг эргэлээд түүндээ хагас халбаг гიშ нэмбэл зөөлөн торгомсог бүтцтэй болдгоо. чистая легкая текстура. Мөн шеф тогооч нар баярын зоогийг хайлмгаар эхлэхийг зөвлөж байна. Үндсэн хоолноос өмнө ердөө 50 г төдий. Ингэснээр бие мах бод хүнд хоол хүлээн авахд бэлтгэгддэг гин.
Хайлмаг нь ходоодыг бэлтгэж хоол боловсруулалтад тустай. Загас, хил, адууны мах, жимс, жимсгэн зэрэг онцгой орцтой хайлмаг бий. Ходоод хүндрүүлэхгүй ширээ, шинэхэн хоол, эв найртай уур амьсгалаар шинэ жилийг угтахыг зөвлөж байна. Улаан моржилийг хөнгөн, өндөр мэдрэмжтэй, хэд ачаалалгүй зоогтой, угтах учиртай. Федорова, Семен Семенов, Якутск. Хятадын шинэ жилийн өмнөх кино уйлрал гайхалтай үр дүн үзүүлж байна. Зоотипа 2, Аватар 3 мөн Хятадын цэргийн дараан болох Гечжи хот. Кино өндөр үнэлгээтэй байна. Үзүүрийн тэргүүлэгчээр мөрдөгч үнэг, туулайн тухай хүүхэлдэйн түүхийн үргэлжлэл Zootopia-гийн 2 дугаарыг тодорч Хятадд 3 тэрбум юанаас давсан орлого бүрдүүлжээ. Энэ үзүүлэлт нь Хойд Америкийн кино зах зээлэгч давж уг хүүхэлдэйн киноны хувьд бүгд найрамдах Хятад ард улсыг дэлхийн хамгийн том зах зээл болголоо. Ер нь том дэлгэцээр кино үзэх соёл хятадуудын дунд өндөр хэвээр байна. Би 7 огт нэг юм уу 2 кино үздэг. Кино театрт үзэгчийн юун гар утас. Онцгой уур амьсгал бүрдүүлдэг байхгүй юу? Сэтгэлийн таашаал авдаг гэхүү дээ. Шинжилэн кино үзвэр үнэхээр гайхалтай болж байна. Дайн дайжинтай киноноос ахуулаад гэр бүлийн кино, сэргээн засварласан сонгодог бүтээлгээд бүгд л үзэгчдэд сэтгэлийн таашаалвч сэргээж байна шүү дээ. Хятадын кино урлагийн сонгодгуудыг дахин үзүүрт гаргасан нь баярын улиралд онцгой гүнзгий өнгө нэмжээ. 70 жилийн настай яллагдагчийн гэрчээс эхлээд Тайваны уугуул иргэдийн Японы фашизмын эсрэг тэмцлийг өгүүлсэн Солонгын дайчид мөн 1990-д оны хятадуудын амьдралыг харуулсан найруулагч Ча Жанкегийн уулс ба гол мөрөн зэрэг бүтээлүүдийг том дэлгэцээр дахин үзэхийн тулд олон үзэгч кино театрт эргэн ирж байна. Кино бол цаг үеийн шаштрар. 90 болгоны архив юм. Хятадын зах зээлийн асар том цар хүрээг харгалзан үзвэл төрөл жанрын олон янзын байдал зайлшгүй хэрэгцээтэй. Тиймээс улирлын үзэгчдийн хэрэгцээ сонирхол маш өөрөөр байдаг бөгөөд эдгээр кинонууд ийм өндөр үзүүлэлт гаргасны шалтгаан нь юм а. 12 дугаар сарын 13-ны байдлаар Хятадын кино театруудын нийт кассing орлого 50 тэрбум юанд хүрч 7 тэрбум Америк доллароос давжээ. Нийт үзэгчдийн тоо ойролцоогоор 1 тэрбум 200 сая болсон байна. Зах зээлийн 80 гаруй хувийг дотоодын Хятадын кинонууд эзэлжээ. Өнгөрсөн оны энэ үед тус үзүүлэлт 42 тэрбум юан байсан нь энэ салбар сэргсэн болохыг харуулж байна. Энэ жил зах зээл сэргсэн кино урлагийнхан бидэнд урам өгч байна. 2025 онд кино зах зээлд мэдгэдэггүй төсөлт үзүүлж томоохон түлхэж өглөө. Сайн кинонууд гарсаар байвал үзэгчид заавал кино театрт ирж үзнэ. Уран бүтээлчид бид уран сайхны түвшнээ заашиж тасралтгүй дэвшүүлэх ёстой. Алиса Косюк, Го Тяньци, Сичжэн.